За би өнгөрсөн 7 хоног бол Бразил улсад одоо копийн хуралд албан ёсны томилтоор явсан байгаа. За энэ намрын чуулганаар бол одоо ганц юм албан ёсны томилт явсан үед ийм мэдээллийг бол би сошиалоос одоо та бүхэнтэй л яг адилхан харсан. Нэг эрүүл сурчлаад авах зүйл байхгүй. За би томилтоос ирмэгцээ дуудсан газар нь бол яваад очсон. За очиход одоо шүүхийн захирамж гаргаад надад тогтоол гардуулна гэсэн боловч цагдаагийн байгууллагт нөө гардуулах тогтоолж байгаагүй. Бэлэн биш байсан. Тэгэхээр энэ бол одоо ямар процессын алдаатай, ямар одоо улс төрийн дарамт шахалтан дунд энэ хэд маань ажиллаж байгаа болдоо хөрхий гэсэн ийм л бодол төрүүлсэн. Тэгээд тэд маань бэлэн болоод бичиг цаасан бэлэн болсон үед бол би хизээд эргэж очиход нээлттэй та бүхэн одоо мэдж байгаа шүү дээ. Би өдөр болгон л ажил дээрээ байж идэг. Ерэн сурвалжлаад байх зүйл байхгүй. Таны одоо сонгуулийн үеэр бас хандивт авсан тухайн одоо мөнгө өгсөн компанийн асуудал яригдаад байгаа шүү дээ. Эндээр тайлбар өгөөч. Үнэхээр гадны компаниас ахуйжил авч таны сонгуульд нэр дэвшиж одоо сонгуул ажил. Баримт нь бол илэрхсэн шүү дээ, тийм үү? За би энэ дээр бол удаа дараа тайлбар өгч ирсэн. Гэхдээ мэдээж та хэд асууж байгаа одоо бас нэг нийгэм дахиад дэгдэх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Тэгэхээр дахиад хариулт хэлье. За яг энэ асуудал хэрвээ гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол та бүхэн сэтгүүлч нар маань ч гэсэн хуулийг судлаад үзээрэй. За ямар хариуцлагын асуудал яригдсан бэ? За нэгт хандив өгж байгаа компани ч гэсэн өөрөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэр өөрөө хуулийн дагуу одоо энэ хандив өгж гинэ гэдэг ийм хуулийн ч гэсэн хариуцлагатай байгаа. За нэр дэвшигч болон сонгуулийн штаб дээр мөн одоо хариуцлага байгаа. За хэрвээ энэ одоо ямар нэгэн байдлаар алдаатай ч юм уу энийг санаатаагаар ингээд хийсэн би бол санаатаагаар хийсэн гэж үздэг. Би цагдаа дээр очиод тэр анхны гомдлыг нь харлаа. Гаргасан гомдол дээр нь мөн миний хэлсэнчлэн ингэж бичсэн байгаа. Энэ компани бол нэрээ хандив өгсөн маргааш нь өөрчилсөн байна. Энд чинь одоо бусдыг төөрөгдүүлэх зорилгоор үсттэй тий. Энэ иргэний гомдол дээр үндэслээд одоо энэ шалгаж явж штэ тий. Тэгэхээр хэрвээ тэгсэн бол энэ тухайн асуудлыг хариуцж исэн сонгуулийн ажилтнуудад одоо торгуул ногдуулдаг ийм л хуулийн зохицуулалттай асуудал. Альва гишүүнийг игүүлэн татах ямар ч тийм хуулийн зохицуулалтгүй. Өнөөдөр тийм байдлаар одоо энэ зураг зурах сонирхолтой сонгуулийн үед магадгүй ялагдхаа мэдчихсэн анханасаа энэ зохиолоо зурсан. За магадгүй нэг гишүүн нь ингээд игүүлэн татагдаад нөхөн сонгуулаар ялагдсан байж дахиад нэр дэвшээд гараад ирчин гэж мөрөөдсөн хэдэн ах нарын л одоо зохиолын дагуу л явж байгаа. Тэр компани нэрээ өөрчилсөн нь тэгэхээр одоо зохион байгуулалттай гэж та харж байгаа гэсэн үг. Тэр компанийн талаар дахиж уулзсан уу ер нь сонгуулиас? Дахиж уулзсан уу гэж би уулзаж үзээчгүй, огт мэдэхгүй, танихгүй. Энийгээ ч хэлжсэн ямар ч холбоо би огт мэдэхгүй, танихгүй одоо бүх нэр дэвшигчид ил тод хандивын дансаа тавьдаг. Түүнтэй л адилхан би одоо ил тод тавьсан. Би бол цагдаагийн байгууллагад энэ компанийг нь энийг мөн зохион байгуулалт дээр хийсэн хүмүүсийг шалгаад өгөөч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Тэд нэр үүнийг шалгаагүй. Гэхдээ та хэд одоо би ч гэсэн энийг хувь хүн болормоо гэж харалгүйгээр ч юм уу нэг гишүүн гэж харалгүйгээр ер нь бас том зургаар нь агуулгаар нь бодоод үзээрэй. Альва нэг одоо гишүүн дээр энийг санаатаагаар хийх шиг амархан байхгүй юм байна. Би одоо анх удаага сонгуульд нэр дэвшсэн болохоор энэ туршлагатай ах нар шиг ингэж хор найруулж мэдгүй юм л да. Энийг санаатаагаар хийх шиг амархан юм байхгүй. Үнэхээр улс орныхаа эсрэг юм уу ямар нэгэн одоо муу санаагаар ийм хийсэн хүн одоо ингээ мангар юм шиг ил тод нээлттэйгээр дансаар аваад сууж явах уу? Эрүүлэр бодоод үзэл тэ энэ бол ингээд анхнаас нь зохион байгуулсан л хав. Өнөөдөр байгаа мөрдөгдөж байгаа хуулийн ямар зохицуулалтаар гишүүнийг игүүлэн татах үндэслэл байхгүй. Тухайн асуудлыг хариуцж ирсэн эн чинь мэргэжлийн аудитын компани авдаг, за санхүү тайлан хариуцсан ажилтан байдаг. Тэрнээс биш нэр дэвшигч өөрөө энийг хийгээд явахгүй шүү дээ. Тэдгээр хүмүүстээр бол одоо буруутай гэж үзсэн бол торгуулийн хариуцлага оногдуулдаг. Үүнээс цааш ямар ч одоо гишүүний игүүлэн татуулах гэсэн зүйл байдгүй. За би цаг хугацаанд нь бүх тайлан мэдээлэлээ өгсөн. Түүн дээр ямар ч төрийн байгууллага тухайн үед зөрчил гарсан гэж хэлээгүй. Түүнийг дараа нь одоо би ч гэсэн хэвлэлэл олж мэдсэн. Тэгэл анхнаас ер нь таныг ингэж зохион байгуулалттай хадлуулж ийн гэж үзэж байгаа таны хувьд одоо яг эхний сургууль бүргэж яг ямар шалтгааны улмаас одоо өнөөдрийн энэ байдал гарсан гэж бодож байна. За ер нь бол би та бүхэн ч анзаарч байгаа бах. Нэг нууж хаалгүй хэлий гэснээ хэлждэг нэг баг зэрэг одоо шудраг байдаг болов үнээр үгээ заалгаад суугаад байдгүй. Гэтэ төрийн ордонд гэлтгүй хаа газар альва байгууллагт ер нь нэг
залуу эмэгтэйчүүдийг энэ юугаа мэдхүү, энэ миний үгээр хэлэх ёстой, ингэх ёстой гэж дарамтлагдаг зүйлүүд хаа газар л байдаг. Би бол тэрний нэг жишээ л гэж харж байгаа. Хэлсэн үгэнд нь орохгүй байгаа мэдтэй, дар гисэн конопыг дарахгүй байгаа мэд учрал одоо иймэрхүү зүйл болж байгаа бах. За тэгээд нөгөө ногоо ирэн гаднаа хүний ирэн дотроо гэдэг шиг үнэхээр одоо энэ гишүүн болсноос хойш энэ хүмүүс ямар байдсан бэ гэдгийг бас илүү мэдж байна. Сайн ч гэсэн одоо энэ нэг нийслэлийн төлөөлөгч залууг харал та. Ямар амар одоо хүн биш араатан байна. Тэгтэл ингээл хуралдаар ирээл сайхан ухаантай юм яриад үгүй тэрнтэй л баг адилхан хүмүүс байна штэ. Тэгэл сонгогдсон уу сонгогдсон. Иргэд үүнийг мэдэхгүй сонгодог. Өнгөрсөн их хуралд байсан нэг эрэгтэй гишүүн ажлын байран дээр ордон дотор одоо бэлгийн дарамт үзүүлж ирсэн ч гэсэн ярьж ирсэн. Тэгээ тэр асуудлыг тухайн үед улсын их хурлын даргатаа очиод хэлэхэд ёс зүйн хариуцлага тооцох биш. Чимээг өнгөрөөчгдөө гэдэг ийм л зүйл ярьдаг. Ийм л байдалтай олон эмэгтэйчүүд, олон залуучууд ажлын байран дээрээ дарамт мэдэрдэг. Энэ соёлыг өөрчлөх жоохон нэг шудраг, дугарчдаг ийм л одоо нөхцөл байдлыг хүсэж байгаа нь олон хүний дургу хүрэж байгаа бах. Уулын сайхан Монгол ухаанаар арай одоо ах зах юм бол илүү том байж, илүү зааж зөвлөдөг ийм байдалтай ханддаг байсан бол одоо яалаа гэж бид нар ингэж явж байгаа хүн монголчууд байна уучраа болоод одоо бид нар бүгдөө л ажил иргэн л холбоотой усууч шүү дээ. Ямар төрсэн ах дүүс шүү дээ, тийм ээ. Гэтэл одоо үнэхээр л би бол энийг зөвхөн надад тулгамддаг асуудал гэж бодохгүй.